За та бүхэнд өглөөний мэнд төргий. За ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг бол уншиж сонслоо. Тэгээд цаашид одоо энэ Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа энэ олон мянган стандарт, энэ олон мянган дүрм журмыг ер нь энэ ажлын хэсгийн хүрээнд тэгээд цаашлбал хууль хэрвээ батлагдвал ер нь яаж одоо цэгцлэх юм бэ? Ер нь энэ стандарт гэдэг ухагдхуун энэ ойлголт ер нь Монгол улсад бий болсноос ямар одоо сайн буюу муу сул одоо тал байдгийн бол ер нь хараад тахад ер нь стандартаар л амьдраад байна л да. Гэхдээ энэ олон стандартууд өнөөдөр яг амьдрал дээр хэрэгжиж гэнэ үү гэхээр тэр олон салбар бүрт хэрэгжиж байгаа стандартууд өнөөдөр бараг огт хэрэгжихгүй стандартууд тэр бүтэн хэлбэр одоо стандартын хэрэгжилт 30 гаруй хувьтай явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ стандартын улсыг ер нь яаж цэгцлэх вэ? За Батнамын гишүүний микрофоныг. За Батнамын гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр ойролцоогоор 6700 орчим стандарт байна гэж. Тэгвэл яг гол салбаруудаа бид нэр жишээлбэл аваад үзэх юм бол за барилгын салбар, эрүүл мэндийн салбар, хүнсний салбарт нийт тухайн салбарт байгаа хүчин төгөлдөр стандартуудын бараг 60-аас 70% нэгсэндээ хуучирсан заавал одоо шинжлэх эсвэл хүчингүй болгох шаардлагатай гэсэн юм дүгнэлт гарсан. Нэгдүгürt. Тэр нэгсэндээ одоо бидний мөрдөгж байгаа стандартуудыг одоо яаралтаа илүү одоо олон улсын жишгт нийцүүлсэн өнөөдрийн одоо бодит амьдралтаа нийцүүлсэн одоо өөрчлөлтүүдийг хийх нэгдүгээр шаардлагатай байна. Хоёрдугаарт яг стандарт гэр эн чинь бүхэл бүтэн яг экосистем байгаа юм л та. Тэгээ тохирлын үнэлгээг хийхийн стандартыг за тэгээ цаашдаа ингээ хэрэгжилтийг хэрхэн хангах уу гэд. Тэгэхээр энэ болгон дээр одоо нэлээд ер нь бол асуудлууд байдгийн байна гэдгийг бид нэр одоо барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчны одоо салбар хилцүүлгийг хийж салбарын бараг 700 гаруй хүмүүстэй уулзаж тэдний өөрсдийнх одоо салбарын өөрсдийнх санал дүгнэлтийг сонсоход бол тодорхой харагдаж байна. Тэгэхээр одоо стандартын одоо энэ стандарт гэхээр ингээд том экосистем. За тэр дундаа яг энэ стандартын хэрэгцээ орчныг стандартчлалыг яг зохицуулж байгаа одоо тэр гол хуульд одоо стандартчлал техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль нь яг энэ цаг хугацаанд бол засгийн газрын шинжилсэн найруулгаар өргөн баригдаж байна л та. Тэгэхээр энэ хуулийн дээр бас бид одоо шинжилсэн найруулгаар одоо реформын шин чанартай өөрчлөлтүүдийг бид нэр хийх ёстой юм л. За тэгээд цаашдаа энэ стандартыг буцаад одоо засгийн газраас ч гэсэн хэрэгжүүлэхэд бид нэр заавал анхаарах ёстой. Стандарт хэрэгжиж гэнэ үгүй юу гэдэг жишээлбэл нэг одоо жишээлбэл шалгах ёстой зүйл нь лабораторийн асуудал. Тэгэхээр бид нэр өнөөдөр Монгол улсын лабораториудыг аваад үзэж гисэн за буцаад тэр лабораториуд нь олон улсын жишгт нийцэн итгэмжлэгдсэн байна уу гэдээ аваад үзэх юм бол одоо жишээлбэл ялангуяа хүнс эрүүл мэнд дээр тэгээ бидний амин чухал хүний эрүүл мэнд аюулгүй байдалтай шууд холбоотой. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр маш одоо дутмаг явж ирсэн юм байна л. Тэгэхээр дээр нь энэ стандартуудыг цаашаа шинжилгээ явуулж гисэн яагаад шинжилэгдэхгүй одоо жишээлбэл ингээд хуучирсан хിവэрэ байна гэхээр санхүүжилтийн асуудал байгаа юм бэл. Тэгэхээр тэрийг хэн санхүүжүүлэх вэ? Нэг стандартыг одоо бүр анхнаас нь бичгээс нь ихсүүлээд батлаад хэрэгжилтийг хангахад эн чинь баг 1.5 жилээс 2 жилийн хугацаа шаарддаг болж таарч байгаа. Тэгэхээр энийг хэрхэн бид нэр хялбаршуулах вэ? Хэрхэн хурдан явуулах вэ? Буцаад энэ маш их одоо санхүүжилт хөрөнгө одоо хүн хүч шаарддаг учраас энэ тогтолцоог бид нэр хэрхэн бий болгох вэ? Тэгэхээр энэ асуудлыг бид нэр ер нь бол одоо цогцоор нь шийдэж буцаад стандарт нь одоо олон улсын жишгт нийцсэн гарна. Буцаад хэрэгжилтэн ч гэсэн хангагдах юм билээ л дээ. За тэгээ дээрэс нь жишээлбэл энэ дээр салбар бүр дээр ингээд янз бүр байл. Одоо жишээлбэл барилга дээр бид нэр барилгын хөгжлийн төвгөд одоо шинэ гарч ирж байгаа барилгуудаас 0.18% аваад жил болгон 7-оос 8 тэрбум төгрөг төсвөлж байгаа. Тэрбум төгрөг босд юм байна. Гэхдээ энэ нь буцаад тухайн салбарын норматив стандартын бичиг баримтыг сайжруулахад зарцуулагдах ёстой байтал энэ яг зөв зарцуулагдж гэнэ үхээр бид нар буцаад асуудалтай. Тэгэхээр энийг бид нар илүү институцчлах, ил тод болгох зайлшгүй шаардлага бол биднэрт байгаа юм бэл. Гэх мэтчлэн салбар болгон дээр яг өөрсдийн юм санхүүжүүлэх илүү хувийн хөвшил мэрэгжлийн холбоодоор дамжсан энэ механизмыг бас бүрдүүлж энэ буцаад энэ асуудал цогцоороо шийдэгдэх боломж нөхцөл нь бүрдэнэ гэж харж байгаа. Тэгэхээр одоо манай ажлын хэсэг өнөөдөр ингээд санал дүгнэлтэд танилцуулж байгаа нь бас энэ стандартчлал техникийн зохицуулалтын одоо тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль маань засгийн газраас өргөн баригдаад улсын хурал дээр ирж байгаатай холбоотойгоор бид нар энэ хуулийн шинжилсэн найруулга дээр одоо ажлын хэсэг ажиллах хүрээндээ энэ ажлын хэсгээ санал дүгнэлтээр гаргаж эцэслээд одоо дараагийн энэ хууль дээрээ шууд бид нар ороод явна гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын хэсгийн санал дүгнэлтүүд
одоо яг энэ хуулийн шинжилсэн найруулга дээр одоо ажлын хэсэг дээр шууд ашиглагдаад судалгаа дүгнэлтэнд ашиглагдаад хуулийн дээр одоо энэ эдийн засгийн байнгын гурван төрлийн гишүүдэд би ажлын хэсэгт бүгдээрээ ороод энэ санал дүгнэлтийг ашиглаад энэ дээр бид нэр